Ирээдүйн хоочтой мүлдээ хөрөнгө оруулалтанд хувь нэмрээ оруулахын тулд инхри үрсэн халуун сэтгэлээр үлгээгдэцгөөе хүмүүнлэгийн аяныг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх орон даяар хөрнүүлж байна. Эрүүл мэндийн салбарт шинэлэг технологи нэвтрүүлснээр дэлхийн жишгт хүрсэн цог цэмлэгүүдийг бүтээн байгуулах зорилготойгоор байгуулагдсан инхри үрс халуун сэтгэл нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага. Эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй болгох, азлагдсан зайнаас эрүүл мэндийн үйлчлэгээний чирэгдлийг бууруулах, цог цэмлэгүүдийг иргэдэд ойртуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах эрхэм зорилготой. Энэхүү зорилттой хүмүүнлэгийн аяны зорилго нийслэлийн 4-р амарч газрын царцаагдсан барилгыг ашиглалтанд оруулах хугацааг түргэтгэж, олонний дуу хоолойг ил гаргах, барилгыг яаралтай ашиглалтанд оруулах бүхий дарга хэмжээг авахд оршно. Төсөл хэрэгжүүлснээр энэ эмнэлгийг клиникийн нэгдсэн 4-р төв болгох, хан улдүргийн нийт иргэдэд эмнэлгийн тусламжийг цогцоор нь үзүүлэх зорилготой. 4-р амарч газар гэж нэрийдсэн энэхүү барилга 2010 онд шавн тавигдаад нийтдээ 18 тэрбум 707 сая төгрөг улсын төсөөс гарахтаа тухайн үед одоо 1 м квадратыг 565 мянгаар бодогдоод энэ 100% барилга босох ёстой байсан атал харамсалтай нь энэ барилга маань ийм одоо дөнгөж одоо 9.1 тэрбум нь 50% та гэж үзвэл 9.1 тэрбум нь ороод үлдэгдэл 9.7 тэрбум нь яасан бэ гэвэл энэ үнэхээр асуудалтай. Төсөөс мөнгө нь гарчаад энэ барилга маань баригдахгүй одоо ингээд 4-5 дахь жилийнхаа 6 дахь жилийнхаа нүүрийг үзэж байна гэдэг бол үнэхээр бас сонио үзэгдэл байгаа. Тийм учраас энэ барилгаа бид одоо ашиглалтанд оруулахын тулд бүхэл арга хэмжээг авч олонний дуу хоолойг ил гаргах зорилготой. Ер нь нэмлэгийн хүрэлцээгүйгээс болоод ард иргэд маань чирэгдэж хүндэрдэг ямар их алслагдсан зайнаас ард иргэд нэмлэгийн тусламж авах гэж чирэгддэг үлээ. Энэ чирэгдлийг бууруулахын тулд одоо тухайн эмнэлгээ зөвхөн төрөх төдийгүй одоо улсын нэгдсэн клиникийн 4-р төв эмнэлэг болгоод 150-60 мянган иргэдтэй хан уулын иргэдэд хүртээмжтэй эмнэлэг болгох зорилготой. Энэ олон аж ахуйн нэгж албан байгууллага хэвлэл мэдээллээр ярьж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүрэлцэхгүйгээс болоод ард иргэдийн алслагдсан зайнаас эрүүл мэндийн тусламж авах гэж чирэгдлээс болоод эхчүүд хүүхдүүдийн эрх ашиг зөрчиж чинь гэж энэ олон сар ярьсны эцэст одоо сайхан бэлэг сайд бол 3 сарын 18-нд засгийн газрын 10 дугаар байрыг дуудлага хөтөлбөрөнд оруулаад хаан банкнд 6.7 тэрбумаар зарагдаад энэ мөнгөөр тухайн 4-р амарчих гэж нэрийддэг энэ барилгаа дуусгаад 15 онд нь ашиглалтанд оруулна гэд ерөнхий сайд маань ярьсан хэдий ч энэ бас хэрэгжлийн шатуу юм байдалтай. Гэтэл бид 5 сарын 22-нд эрүүл мэндийн яамыг шаардаад 6.7 тэрбумаар яаралтай барилгын ажлаа эхлүүлээ гэж шаардсан. Үүний араас Монголын үйлдвэрчний эвлэл давхар шаардаад Ганбаатар, Батцандан гишүүд давхар шаардсан байдаг. Ингээд 6 сарын 2-нд ерөнхий сайд 76 байнгын хороо улсын их хурлын дарга одоо их болд дарагт бүгдээрэнд нь одоо шаш хатны байгууллагууд шаардлага хөргүүлээд тухайн барилгад бол асар их хөрөнгө ороод улсын төсөөс одоо энэ 6.7 тэрбум 15 оны мөнгөтэйг нийлээд 25.4 тэрбум төгрөг орчоод байхад энийг хувийн хвшлэр нэмж барих шаардлагагүй юм аа. Энэ их төсөөс гарсан мөнгө хайчваа. Тийм учраас одоо заавал концессийн гэрээг гэхгүйгээр энийг их хурлаар шийдвэрлүүлээ тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэхэд болж байна. Бид бас ард түмний дэмжлэгийг аваад энэхүү барилгад одоо барилгын ажлаа эхлүүлэх шаардлагатай байна гэсэн албан бичгийг дээд удирдлагуудад хүргэсэн атал зөвхөн эрүүл мэндийн яамаас хариу ирсэн. Тийм учраас бид өнөөдөр ард түмний санал асуулга аваад хан уул дүүргийн иргэдээс нийт ард иргэдээс санал асуулга авсны үр дүнд энийг ашиглалтанд оруулах шаардлагатай юм уу? Зөвхөн 4-р төдийгүй нэгдсэн төв эмнэлэг 4-р төв эмнэлэг байх юм бол энэ 50-70 км-ийн цаанаас хоёрын эмнэлэгт очиж хагалгаанд ордог
нэг ачтан гэж имлэгт орж хагалгаанд орж чирэгдэл буур нэгдүгээр, хоёрдугаарт тэр гэмтлийн тусламж, бусад нарийн мэрэгжлийн тусламж, яра хүүхэд лаборатори гэмтлийн цогцоор нь шийдэх юм бол ард иргэдэд бол хүртээмжтэй аслагдсан зайнаас явдаг чирэгдэл нь буурна, бүх үйлчлэгийн цогцоороо үзүүлэх асуудал хөндөгдөж байгаа. Тийм учраас ард иргэдэд бол өнөөгийн байдлаар 100% дэмжиж байна. Дөрөвдүгээр амарчхад ашиглалтанд оруулах бүхэл арга хэмжээний 4 дахь авсан арга хэмжээ маань бол нийтдээ улсын төсөөс 25.4 тэрбум төгрөг гарчаад байхад хувийн хвшлээс 44 тэрбум гаргаж иж нийтдээ одоо 69.7 тэрбум болоод энэ хувьшлагтай байгаа нь бол үнэхээр зүйд нийцэхгүй асуудал учраас бид 8 сарын 11-ний өдөр авилгатай тэмцэх газар өгж шалгуулахыг хүссэн бичиг илгээсэн байгаа. Хамгийн гол нь энэ концессийн гэрээгүйгээр урд олон жилүүдийн өмнө энэ салхинд хийсэн олон тэрбум төгрөг дээрээс нэмээд энэ 2015 оны 6.7 тэрбум спортын яамны мөнгө нийлээд одоо 15-6 тэрбум төгрөг байхад заавал хувийн хвшил оролцохгүйгээр зөвхөн их хурлаар тоног төхөөрөмжийн мөнгийг шийдээд нэг хангалттай ард түмэнд үйлчлдэг төрийн өмч байх, улсын эмнэлэг байх бүрэн боломжтой маа гэдэг утгаараа бид олон нийтийн дэмжлэгийг авч санал асуулга авч эхэлсэн байгаамаа. Сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болоход тахилтад 120 ортой төрөх мисасд няра хүүхэд лабораторийн цогц шийдэлтэй эмнэлгийг бүтээн байгуулах. Энэ эмнэлгийн зорилго нь сонгон хайрхан дүүргийн аслагдсан хороодуудын иргэдэд эмнэлгийн тусламжийг ордуулах, хүртээмжтэй хүргэх юм. Цаашид эрүүл мэндийн салбарт шинэлэг технологийн төлөхөд хувь нэмрээ оруулна. Инхри үрс халуун сэтгэл нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага. Биднэрт ард түмний дэмжлэгээр орж ирсэн 7 сая төгрөгийг энэ барилга руу одоо онгорхой цоргойг нөхөд барилгын ажлыг эхлүүлэх гэхэд концессийн гэрээгээр бидний амыг тагилсан эрүүл мэндийн яамнаас хариу ирсэн учраас бид нар одоо бодит бүтээн байгуулалт эхлээд бид нэр сонгон хайрхан дүүргийн тахилтад нэг газрыг эмнэлгийн зориултаар, эмнэлэг барих зориултаар гаргаж чадсан байгаа. Энэ барилгын маань одоо эрэл хайгуул өргөмжлөгийн ажил бол эхлээд зураг төсөл маань эхлээд нийслэлийн захирамж маань өнгөрсөн 7 хоногт гарсан байгаа. Энэ одоогоор бол нэг ойролцоогоор нэг 120-30 сая төгрөгийн ажил бид бол хийцэн байгаа. Энэ бол бодит бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Биднийг одоо үнэхээр зорж тэмүүлж энэ сэтгэл зүрхээ гаргаж бүтээн байгуулалт эхлэх гэж байгаа санаагийн маань дэмжиж тодорхой хэмжээний ард иргэдийн дэмжлэг авсан учраас биднийг одоо сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилтад 122 дахь сургуулийн баруун хойд тэнгэрт нэг газрыг сонгон хайрхан дүүргийн тамгын газартай газрын нэрэн дээр гаргуулж чадсан. Энэ бол тодорхой хэмжээнд дэмжих нь одоо 3 сарын хөдөлмөр ажил амьдралаа золиослоод явсны үр дүн болж байгаа. Ийм учраас сонгон хайрхан дүүргийн тамгын газартай хамтран ажиллах гэрээ хийгээд энэ гэрээний үндсэн дээр ард иргэдийн бас итгэлийг өсөрдүүлэхгүй гэсэндээ яагаад гэвэл дүүрэгтэй хамтран ажиллах гэрээ байна гэдэг маань тухайн энэ тахилтын 120 ортой эмнэлгээ төсвийн үн төлбөргүйгээр үзүүлдэг аслагдсан хороодын одоо тухайлбал 61 гарам 22-ын товчоо тахилт имэйлт баруун зүүн туруу толгоотын аслагдсан бүсийн ойролцоогоор нэг 40-оос 50-60 км-ийн цаанаас эмнэлгийн тусламж авах гэж энэ чирэгдэл бол үнэхээр одоо манай эрүүл мэндийн салбар нийслэлийн хэмжээгээр л гэхэд бол дүүрэг болгоно өөрийн гэсэн мэдсэл байхгүй, өөрийн гэсэн бас төрх байхгүй, ард иргэдэг бол өөрийн гэсэн гэмтэл байхгүй, маш алслагдсан зайнаас 50-аас 70 км-ийн цаанаас бас ард иргэд яаж чирэгддэг үлээ. Энэ чирэгдлийг бууруулахын тулд зориуд бодлогын хувьд бас энэ салбарынхаа гажуудлаас багч болов гаргахын тулд тийм санаачлагыг гаргасны үндсэн дээр дүүрэг бас дэмжээд хамтран ажиллах гэр одоогийн байдлаараа бол нэг
30-40 сая төгрөгийн ойролцоогоор ажлыг хийгээд эхэлсэн, бодлого хэрэгжээд эхэлсэн. Ирээдүйдээ ард иргэдийнхаа хүн эрүүл мэндийн тогтолцоонд үнэхээр бас хувь нэмэр өнж бошгүй ийм хувь нэмэр оруулж байгаад бас талархаад дэмжигдэж байгаа. Бидний одоо ажил гүнээ тусалцаа дэмжлэг үзүүлсэн Эзмон гэдэг компани, хувийн хувьцат компанидаа бол үнэхээр талархаж, бас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж залуу боловсон хүчин өсөх ирээдүйтэй энэ байгууллагын хамт олондоо цаашдынх нь бас ажилд өндөр амжилт хүсэхийн ялдамд нэмэлтийн газарт хөсний шинжилгээ, геодез, топограф хийж өгсөн Боригдес компани хамт олондоо бас цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэхийн сацуу өнөөдөр хилдэг ярьдаг биш, үнэхээр хийдэг бүтээдэг эх орноо гэсэн чин сэтгэлтэй хийж бүтээ гэж цаг нартаа уралдаж бүхэл нийт ард түмнийхээ бас хүсэл хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулдаг салбарын бас тодорхой хэмжээний зүрх сэтгэлтэй хүмүүс нэг шаардлагатай байгаа учраас тодорхой хэмжээгээр бас энэ салбарынхаа гажуудалд өөрчлөлт хийж хувь нэмрээ оруулъя гэсэн чи сэтгэлээр энэхүү одоо хоёр том зорилгоо биелүүлэхийн тулд Төмөө олноосоо дэмжлэг хүсэж байгаамаа. За манай Эзмон компани барилгын зураг төсөл болон зөвлөх үйлчлэгээ явуулдаг тийм компани байгаа. Тэгээд инхри үрсээ халуун сэтгэлээр үлгэж цэцгөө энэ аян явж байгаатай холбогдуулж нийгмийн харилцааны хүрээнд манайх тодорхой арга хэмжээнүүд явуулдаг. Оюутны тэтгэлэг төлбөр зарлах гэх мэтлэн энэ удаад бол тэрнээс арай өөрөөр буюу их хүүхдийн амарчих газрын эмнэлэгт ингэж нийгмийн харилцааны хүрээнд оролцохоор болж байна. Энэ маань бол Сонгон найрхан дүүргийн 22 дугаар хороонд тахилтад баригдах юм эмнэлгийн зурагсал бид нар ингэж орж ажиллахаар болж байна. За энэхүү 120 ортой хүүхдийн эмнэлгийн зураг төслийн ажлын өртөг болох 100 орчим сая төгрөгийн ажлыг бид үнэгүй хийж өгөхөр болж байгаа. Энэхүү шийдвэрийг бол манай захирал болон удирдлагууд гаргасан шийдвэрийн дагуу манай баг хамт олон тухайн зураг төслийг хийж байна. Манай төрх эмнэлгүүд бүгд хотын төвдөө төвлөрдгөө хотын захын дүүргүүдэд иймэрхүү зорилт даян ингээд хүрж байгаад бид бүгд маш их баяртай байна. Бидний нэг айдлаар энэ зорилт хөтөлбөрт идэвхтэй оролцсноо гэж та бүгдийг уриалж байна. Манай компани 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүх төрлийн барилга байгууламж, зам, гүүр, цахилгааны хөрс суух хөрс судалдаг. Хоёр дахь нь болохоор газрын тосны зураг төсөл барилга байгууламжийн угсралт гэсэн 3 чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа компани. Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах эмнэлгийн барилгын талбайн хөрсний судалгааны 4 сая гаруй төгрөгийн төсөвтөрөө өртөг бүхий ажлыг манай компани үн төлбөргүй хийж гүйцэтгэн инхмаа эмчийн санаачилсан инхрийн үрсээ халуун сэтгэлээр үлгий цэцгөө аянд нэгдэж байгаамаа. Та бүхнийг ирээдүйн хойч үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа энэ буянтай үйлсийг дэмжиж бидний адил сайн санааны үйлсэд нэгдэн орохыг уриалж байна.
Манай компани нь Монгол улс даяар кадастр геодит зураг зүүн үйл ажиллагаа явуулдаг Борицс нэртэй компани юм аа. Инхман эмчийн маань санаачлахаар өрнөж буй инхрийн үрсээ халуун сэтгэлээр үлгийдэцгөө хүмүүнлэгийн ажилд геодит зураг зүүн талаас нь манай компани дэмжиж ажиллаж байгаамаа. Ялангуяа хатуу биетэй шингэн биет рүү шилжиж явах үед асар их нэр гардаг учраас энэ бол зүгээр өөрөө савчаад ирнэ. Тэгээд дараа нь ус дууй дуусаад өөр чулуулга руу орохоор энэ дахиад савчдаг. Ингээд ус дууийн зузааныг тодорхойлдог ийм биолокацийн заагвар гэдэг багж байгаамаа. Тийм биолокацийн аргачлал гэдэг хийхэд бол их тааламжтай өдөр байлаа. Геологийн тогтцын хувьч дээр, гэдэр геологийн нөхцөлийн хувьч дээр маш энгийн. Тэгээд энэ уулзалт дээрээс бүх энэ газрын доорх усны тэжээгч энэ доогоор ороод энэ хүндийг бүгд хоримтлагдж байна. Тэгээд бид энэ хүндийн хоримтлалын талбайд захад танай талбай дотор хамгийн ирээдүйтэй байж болох цэгийг сонгож яваад биолокацийн тандан судалгааны аргачлал гэдгийг хийсэн. 20 метрт очоод ус гарна. Тэгээд 37-оос 38 метрт ус дууй дуусна. Өөрөөр хэлбэл ус дууийн зузаан 17-аас 18 метр байна. Энэ бол ерөөс маш их хангалттай ус гэсэн. Баграг нэг сумыг хангахаар ус гарна. Ийм байна. Ийм одоо сайхан буйны ажил хийж байгаа учраас манай одоо металл эрэл хайгуул компани захирал та одоо хаш тэнд биолокацийн тандан судалгаа, гэдэр геологийн маршрут хийгээд ус цэгийн сайхан тодорхойлоод бүх одоо цоонгийн конструкц центруудыг гаргаж өгөөч гэсэн ингэж манай компани бас энэ ажилд оролцож байгаад би бас баяртай байна. За баярлалаа. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдээ энэхүү сайхан аян явж байгаа юм байна. Ингээд хатаарш амраа бид бүхэн халуун сэтгэлээр дэмжиж байна. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Аянд хатандуул хамтлаг нэгдэж байна. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Аяныг нийт монголчуудад дэмжихийг уриалж байна. Бид бас нэгдэж байна. Хүч тавьж, хөрөнгө зарж, шийдвэрлэх цаг нь болсон гэдгийг санал нэгтээ дэмжиж байна. Инхрийн үрсийг халуун сэтгэлээр өлгийдэж авъя гэсэн энэ аяныг дэмжицгээе. Халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Хүмүүнлэгийн аянд та бүхнийг нэгтгэхийг уриалж байна. Чүүдээ, бүсгүйчүүдээ, аав нараа, ах нараа, эгч нараа хүүхдийн хайрцаг, хүүхдийн сайхан өлгийд зарцгаая. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Энэхүү хүмүүнлэгийн аянд нийт монголчуудаа нэгтгэхийг уриалж байна. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Аяныг дэмжээрэй хүмүүсээ. Бид энэхүү аянд нэгдэж байна. Сайн байцгаана уу, бидүү чаана байна. Инхрийн үрсээ халуун сэтгэлээр өлгийдэцгөөе. Аяныг та бүхнийг уриалж байна. There's a place in your heart and I know that it is love and this place is much brighter than tomorrow. Инхрийн үрс халуун сэтгэл нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага.